За сайн мэцэн уу оюутан залуучуудаа та бүхэндээ хайкороо сургууль зуршлын төвийн маань за 7 хоног бүрийн 5 гараг болгон хүргэдэг ээлжит лайва бид нар эхэлж байна. За өнөөдрийн сэдвэрээ ерөнхийдөө болохоор та бүхэнтэйгээ бакалавр, магистр, докторт Солонгос улсаас суралцах за элсэх талаар ерөнхий мэдээллийг бол хүргэе гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо ерөнхийдөө олонгууд 9 сард хичээл нь эхлэх бакалавр, магистр, докторийн ихэнх хэлэлтүүд маань одоо яг 4 сарын одоо сүүлээс 5 сарын их хүртэл явагдаж байгаа. За тийм болохоор энэ одоо мэдээллийнхэн дагуу өнөөдрийнхөө лайв ер нь хүргэе гэж бодож байна. За өнөөдөр болохоор элсэлтийн мэдээллийг би та бүхэнд хүргэх болно. За мөн шаардлага хэлний оноо тэг ямар оноо байх ёстой, ямар шаардлага тавигддгийг тэр талаар мэдээллийг хүргэнэ. За мөн сургалтын төлбөр. За сургалтын төлбөр нь ойролцоогоор хэдэн вон орчим, нэг семестрийн хэдэн вон орчим байдیں۔ Тэр талаар. За тэгээ насны хязгаар заадаг юм уу, заадаггүй юм уу? За тэгээ мөн нөгөө биднэрт одоо хамгийн чухал хэрэгцээтэй мэдээлэл болох тэтгэлэгтэй суралцах талаар тэгээд дээрэс нь анхаарах зүйлсүүдийн талаар ингээд ерөнхий мэдээллийг бол та бүхэнд ингээд хүргэх болно. За элсэлтийн хугацаа гэхээр урд нь би бас та бүхэнтэйс ярьж лсэн тий Солонгосын хэлний бэлтгэл бакалавр, магистрийн элсэлтийн хугацаа гэж ярьжсэн. За бакалавр, магистр, доктор болохоор жилд Солонгос улс маань 2 удаа элсэлт авдаг байгаа. За 3 сард буюу 3 сард 9 сард ингээ 2 семестрт хичээл нь эхэлдэг байгаа. За тэгэхээр ерөөдөө бол тухайн семестр эхлэхээсээ одоо нэлээд олон сарын өмнө л оюутнуудынхаа элсэлтийн материалуудыг бол хүлээж авдаг байгаа. За тэгэхээр одоо олонгууд 9 сарын элсэлт нь 4-5 сард явагдаж байгаа. Зарим цөөн сургуулиудын хувьд гэх юм бол аль 1 сард юм уу 2 сард 3 сард ингээ явагдаад дууссан юм сургуулиуд бас байдаг. Тэгэхээр та орох гэж байгаа сургуулаа сонгож байгаад сургуульчин яг жилд 2 удаа элсэлтэд ямар процессын дагуу хэд хэдэн сард авагдгийг гэдгийг бас сайн судлах хэрэгтэй. За 9 сарынх нь бол ихэвчлэн 4-5 сарын хооронд явагддаг бол за 3 сарынх нь болоод ирэхээр за 9-өөс 10-11 саруудын хооронд ихэвчлэн ер нь бол явагддаг байгаа. Тэгэхээр та өөрийнхөө сурах гэж байгаа сургуулийн элсэлтийн хугацаатай бас танилцаарай. Сөүлийн сургууль гэхэд бол тухайн семестр эхлэхээс 9 сарын өмнө элсэлтээ авдаг байгаа. Тэгэхээр 9 сард хичээл нь эхлэхээр бол 1 сард элсэлтээ аваад 3 сард хичээл нь эхлэхээр бол 6 сарын дундуур элсэлтээ авдаг байгаа шүү. Тэгэхээр энэ мэтчилсэн сургууль болгоных харилцан адилгүй байгаа болохоор та бүхэн өөрсдөө сургуулийг бас сонгосон сургуулаа сайн судлах хэрэгтэй. Яг дийлэн хувь нь ер нь саяны миний хэлсэнчлэн саруудад бол авагдаж байгаа. За шаардлага буюу хэлний оноо гэж байгаа. Ямар шаардлага тавьсан байдгийг. За ихэвчлэн ерөнхийдөө бол бидний тавигдсан шаардлага маань гэх юм бол хэлний онооны шаардлага байдаг. За TOEFL-ийн бол хамгийн доод нь ерөнхийдөө 3 дугаар түвшнээс эхэлдэг. Та 3 дугаар түвшнөөс дээшээ түвшинтэй байж Солонгос улсад бакалавр юм уу, магистр, доктор суралцах эрх маань өөрөө нэгдэж эхэлдэг байгаа. За тэгээ мөн бас английн оноотой та TOEFL-ийн оноотой мөртлөө английн оноотой ах юм бол тэр чинь ерөнхийдөө бол өөрөө чинь хувьд даваа тал болно. Хэрвээ дан английн оноогоор орох гэж байгаа бол IELTS-ийн 5-аас дээшээ за TOEFL буюу IBT-ийн нэг 80-аас дээшээ оноотой байж анхны нөгөө нэг элсэх одоо эрх маань бол нэгддэг байгаа. За тэгээ таны оноо тэгээд хэр түвшинд байгаагаас хамаарат сургуулийн тэнхим нь хүлээж авах уугүй, элсэлтийн комисс эсвэл үгүй гэдэг ер нь бол шийдвэр нь гардаг байгаа шүү. Яг хэрвээ та солонгос хэлнээс гадна солонгос хэлний оноотой эсвэл хятад хэлний, япон хэлний ч юм уу ямар нэгэн хэлний оноонууд байгаа юм бол сургуультай бүрдүүлэхтэй болонгууд тэднийг үндсэн хэлнийхээ онооноос гадна өөрийнхөө давуу тал олж ашиглах хэрэгтэй. Тэгэх юм бол бас танд элсэхэд илүү түхэн байх болно. За сургалтын төлбөрийн талаар болохоор мэдээлэл хүргэе. За ер нь бол харилцан адилгүй байдаг л да сургалтын төлбөр гэхээр за ихэвчлэн ерөөхдөө тухайн тэнхмээсээ бол хамаардаг. За ерөөхдөө жоохон нийтийг хамаарсан тэнхим буюу хүмүүнлэг нийгмийн ухааны сургуулиуд болоод ирэхээр за нэг 2 сая 500 мянган воноос ахгуулаад элсэлтийн одоо нэг семестрийн төлбөр нь бол байдаг. Анагаах ч юм уу те инженер, архитектор ч юм уу одоо ингээд нарийн мэргэжил болгоцсон ер нь жоохон сургалтын төлбөрийн хувьд бол өндөр агаад байдаг. Тэгэхээр та яг ямар мэргэжлээр сурах гэж байна тэрнээс хамаарат бас сургалтын төлбөрүүд ч бас өөр үнэтэй байдаг шүү. За насны хязгаар гэхээр ер нь бол яг бакалавр
бакалавр сурах гэж байгаа оюутнууд болоод ирэхээр мэдээж хэрэг одоо үндсэн мэргэжлийн сургал үндсэн одоо сонголт маань өөрөө бакалавр учраас за нэг 25-аас доош насных байл ер нь бол илүү зүгээр байдаг. Магистр докторт бол заавал нэг тэдэн настай байх хэрэгтэй гэсэн тийм заасан зүйл бол байдаггүй. Яг үнэхээр хувь хүн өөрийнхөө сурч мэдсэн ажил дээр хэрэгжүүлсэн зүйлээ ахаад мэдлэг олох шаардлагатай байгаа учраас суралцж байгаа учраас магистрт бол та хэрвээ TOEFL-ийн оноотой бол магистр докторт бол ямар нэгэн байдлаар насцаас нь тийм одоо лимит тогтоосон зүйл бол байдаггүй шүү. За тэтгэлэгтэй суралцах гэж байгаа тий. За яавал бид нэр тэтгэлэг авах юм гэхээр одоо хэд хэдэн арга барилаар бид нэр тэтгэлэг авч болно. За эхний ээлжинд бол хэлний оноогоороо сургууль нь тэтгэлэг олгодог байх магадaltaй байдаг. Зарим сургуулиуд одоо жишээлбэл бол манай зуршлаг Конго сургууль гэхэд бакалавр магистрт болохоор хэлний онооноос нахгуулаад тэтгэлэг нь олгогддог. Та 3-таа бол бакалавртаа бол 3-таа бол 30% тэтгэлэг, 4-таа бол 40%, 5-таа бол 50% тэтгэлэг гэх мэтчлэн. За магистрт болоод ингээ 3-аас 5 дугаар түвшинтэй бол 30% тэтгэлэг, 5-аас дээш түвшинтэй бол за 50% тэтгэлэг гэх мэтчлэн олгогддог. Зарим сургуулиуд нь болохоор өөрсдөө ингэсэн тэтгэлгийн одоо төрлөөдтэй байдаг. Сөүлийг сургууль гэх юм бол одоо өөрийн сангийн тэтгэлэг, засгийн газрын тэтгэлэг, Солонгосын боловсролын яамны тэтгэлэг ингээд юм тусдаа тэтгэлгүүд байдаг болохоор та тэр тэтгэлгийн шаардлагыг хангаад тэр тэтгэлгийг тамирсан тохиолдолд тэр тэтгэлгийг авах боломжтой. Бусдаар бол яг хэлний оноогоор ч юм уу өөр одоо тийм чадвараараа бол тэтгэлэг бол авах бол боломжгүй байдаг. Тэгэхээр таны авах гэж байгаа сургуулиас ямар тэтгэлэг олгож ийн гэдгийг бас ер нь бол судлах хэрэгтэй. Ихэвчлэн зарим их сургуулиуд болохоор түрүүний хэлсэнчлэн хэлний оноогоор олгогдох тэтгэлгүүд бол байдаг. Зарим ихтэй сургуулиуд болоод ирэхээр гадаад оюутнууд 50% тэтгэлэгтэй гэдэг бас ийм сургуулиуд бас байдаг шүү. За анхаарах зүйл юм бол ерөөдөө та бакалавр, магистр, доктор сурах гэж байгаа тохиолдолд суралцах төлөвлөгөө өөрийн товч намтрыг бол бичдэг. За тэгээд мэдээж та нэгэнд одоо ингэ шийдээ сонгоод мэрэгжлээ ингэ сонгоод сургуулаа ингэ сонгож байгаа учраас хамгийн одоо их анхаарах зүйл бол тэгмээ орж сайн судлах хэрэгтэй. Ерөнхийдөө бол Солонгосын Naver гэдэг одоо сайт байгаа. Тэндээс ороод сургуулийнхаа нэрийг бичээд тэгээд тэр сургуулийнхаа сонгож байгаа тэнгим рүү ороод тэнгим нь ямар хичээл үздэг таны одоо яг олж авсан мэдлэгийг олгохоор байна уу? За тэгээд нөгөө дипломны ажлаа өөрөө бичдэг юм уу, магиструуд ихэвчлэн дипломын ажлаа өөрөө гардаж бичдэг юм уу, эсвэл цаанаас багш нь дипломын ажлын сэдвийг зааж өгдөг юм уу, эсвэл зүгээр шалгалт авд юм уу. За шалгалт авах гэж байгаа тохиолдолд ямар шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй гэдэг гих мэтчлэн ерөөхдөө тэнгим рүүгээ орж маш сайн судлах хэрэгтэй. Тэнгим рүүгээ ороо сайн судалчих юм бол өөрийн суралцах төлөвлөгөөгөө бичгээд за тэгээ сургууль руугаа материалаа явуулахад цаашлаад очиж сурсан зэндээ танд одоо гарах асуудал бол маш бага, эрсдэл бол бага гэсэн үг. Тэгэхээр өөрөө ингэсэн тодорхой хэмжээний мэдлэгтэй байхад бол эрсдэл өөрөө бага байдаг. Мэдлэггүй одоо нөгөө мэдээл тутамгаас болоод алхам тутамд эрсдэлтэй тулгараад байвал өөрт маш их одоо хэцүү бол санагдана. Тийм болохоор хамгийн чухал юм нь та сурах гэж байгаа сургуулийн тэнгим рүү орж маш сайн судлаарай гэж бол хэлмээр байна. За асуултууд ирээд энэ завсраар нэг хэд хэдэн асуултанд хариулжээ. Хэлний бэлтгэлд явхад насны хязгаар заадгүй. За хэлний бэлтгэл болохоор ерөөхдөө болохоор насны хязгаар бол заах тохиолдлууд бол байдаг. За сургуулиуд нь өөртөө за хүн ер нь сурахад хязгаарч оройтгүй гэдэг боловч нөгөө цаанаас элчин сайдын яамнаас олгогдсон одоо журмынхаа даавууд ч юм уу те тухайн сургууль маань тодорхой хэмжээгээр бол насны хязгаарыг бол заах юм тохиолдлууд бол бас байдаг. Тэгэхээр та хэлний бэлтгэлд явах гэж байгаа бол яг би хэдэн настай байлээ, хизээ их сургуулаа төгслөө, намайг аль сургууль авах хандлагатай байх уу гэдгийг зөв чиглэж сургууль руу материал явуулах хэрэгтэй. Тэгэхгүй хаамаа өөрийг нь авахгүй хэмжээний тийм сургуулиуд руу материал явуулаад байгаа юм бол нэг төгрөс чинь зардлах гарна, 2 цаг хугацаа маш их алддаг шүү. Тийм болохоор өөрийгөө яг одоо авах хэмжээний авах болцсон өндөр тийм сургууль руу материал явуулах юм бол та цаг зав болон өөрийнхөө санхугаа хэмнэх боломжтой байгаа. Конгогийн сургуулийн хэлний бэлтгэлийн талаар мэдээлэл өгөөжээ. За Конгогийн сургууль нь болохоор ерөөхдөө Сөүлийн төв хэсэгт байрладаг. За 2 дугаар шугам баярын огтлцол дээр байрладаг. За Конгогийн сургуулийн хэлний бэлтгэл нь болохоор Монгол улсаас оюутнууд аваад ерөөхдөө нэг жил хагасны хугацаанд болж байгаа. Ангийн өчиг харьцангуй нөө хугацаатайгаа харьцуулаад
үзэхэд болохоор Монгол оюутнуудын тоо бол маш цөөн. Одоо нийт ерөнхийдөө бол яг одоогийн байдлаар бол 30 оюутан сурж байгаа. За хэлний бэлтгэл нь болохоор ерөнхийдөө жилдээ 4 удаа эсэлт бол авдаг байгаа. За одоо нөгөө 6 сард явах оюутнууд маань эсэлт нь авагдаад одоо тэндээ яг ерөнхийдөө манай оюутнууд бол визийнхэн материалыг нь бүрдүүлж визэнд орж байгаа. За 9 сард явах оюутнууд маань ерөнхийдөө бол 5 сарын дундаас ахгуулаад материалаа бүрдүүлж эхлэх хэрэгтэй. Тэгэх юм бол та 9 сард одоо Конгог сургуулийн хэлний бэлтгэлд бол явах боломжтой. Конгог сургууль маань болохоор 6 сар хэлний бэлтгэлд явж байгаа оюутнууд болон 6 сарын хугацаанд дотор байрандаа байрлахыг бол аль бие асуу шаарддаг байгаа. За Конгог сургуулийн дотор байрны гэх юм бол Солонгостой одоо шилдэг тогтчил болон эко бүтээгдэхүүн барилгын материал хэрэглэсэн гэдгээр одоо нэгт бол ордог маш юм тогтхтой дотор байр бол байдаг. За тэгээд хэлний бэлтгэлийн хувьд болохоор ерөөхдөө нэг семестр нь болохоор сая 700 мянган вон гэж байгаа. За тэгээд та 2 семестрийн төлбөрөө төлөө дотор байрны мөнгө, хоолны мөнгөтэйгээ нийлээд ерөөхдөө бол нэг эсэлтийн хураанд бүртгэлийн хураамжтайгаа нийлээд нийт зарж нэг 6 сая 814 мянга 600 вон орчим ер нь бол болдог. Зарим үед яг дотор байрны нөгөө үн хэлбэлзээ гэх юм уу хоолны үнний хэлбэлцэлтээс хамаарат 6 сая 814 мянга 600-аас арай жоохон нэг 100 200 мянган оны наа цаана байх тохиолдол бас гардаг. Энэ болохоор семестр дөнгөд нь өөр үдэ шүү. Yonsei University хэлний бэлтгэлийн талаар мэдээлэл өгөөч. За Yonsei сургуулийн хувьд болохоор өөрөө Сөүлийн бас төв хэсэгтээ байрлаж байгаа. За олон улсын сургууль, интернэшнл сургууль гэдгээр ерөнхийдөө бол алдартай. За Yonsei сургуульд нь болохоор бас мөн 4 семестр хэлний бэлтгэлийн эсэлтээ авдаг. За нэг семестрийн төлбөр нь болохоор сая 720 мянган вон байгаа. За 4 семестрээр нь төлбөрөө төлөхийг бол шаарддаг байгаа. За эндээс визэнд ороход бол Yonsei сургуулийн хувьд бол батланаа авч бол шаарддаггүй. За тэгээд хэлний бэлтгэл нь болохоор ерөөхдөө нэг өдөөс 5 дахь өдөр хүртэл өглөө 9-өөс өдөр 1 цаг хүртэл бол хичээлдэг. За өөрийн нөгөө сургуулийн гаргасан номыг бол гарын авлагыг бол ашигладаг байгаа. За дотор байрандаа байрлахыг заавал шаарддаггүй. Хэрвээ Yonsei сургуулийн дотор байран дээр байрлахыг хүсэх юм бол 3 сарын дотор баримтлахаа сая 149-өөс сая 975 мянган воны хооронд төлбөртэй байгаа. Тэгээ та хэрэг дотор баримт байрлахаар бол 4 семестрийн үндсэн төлбөр буюу 7 сая вон дээрээ нэмэх нь дотор байрны төлбөр гэж төлжөж та бүтэн жилийн төлбөрөө төлөөд явах бол боломжтой байгаа. Дотор байранда 3 семестрийн төлбөрөө төлөөд ерөөхдөө явах бүрэн боломжтой. Сайн байна уу? Магистрийн тэтгэлгийн талаар мэдээлэл өгөөч. Сайн байна уу? За магистрт болохоор ерөөхдөө сургуулиас бол хамаардаг. За зарим ихтэй сургуулиуд нь одоо жишээлх юм бол та TOEFL-ийн 4-өөс дээш оноотой голччин 3 өмнөх төгссөн бакалаврын голччин 316-аас дээш бол 60% тэтгэлэг олох юм ч гэдэг юм уу. Эсвэл зарим сургуулиуд нь л тэргээ саянытай дүүцүүлсэн одоо та өөрөө оноотой байх юм бол за 2 жилийн хугацаанд 50% тэтгэлэг олох ч гэдэг юм аа. Эсвэл зарим сургуулиуд нь болохоор эхэлж оронгууд хэлний онооноос тодорхой хувийн тэтгэлэг аваад хоёрт одоо семестрээсээ олонгууд өөрийн голч дүнгээс хамаараа тэтгэлэг олгодог гэдэг. Ер нь бол харилцан адилгүй байдаг. Тэгэхээр та яг аль сургуулийг сонгож ин тэр сургуулийнхаа сургуулаа сонгочоод манай төв дээр өөрийн биеэр ирэх юм уцаар бид нартэй 77 66 55-аар холбогдоод өөрийн тэр сонгосон сургууль чинь одоо магистрийн өөрийн сонирхож байгаа тэнхим нь яг ямар тэтгэлэг байх боломжтой талаар мэдээлэл бас авч болно шүү. Нас заадаггүй ямар сургууль байгаа вэ? За хэлний бэлтгэлд бол яг тодорхой хэмжээгээр ер нь нас заах бол тохиолдол бол бас байдаг. Түрүүн би хэлсэнтэй нас зааж байгаа тохиолдолд болохоор ерөөхдөө бол эндээс нөгөө Солонгосын элчин сайдын яамнаас магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд бол нэг 25-аас доош насны за ихтэй сургуулаа юм 10 жилээ төгсөөд 1-2 жил болсон оюутнууд гэдгийг за нас заадгүй сургуулиуд гэх юм бол ер нь бол тэр элчин сайдын яамнаас гаргасан тэр 53 сургуульд одоо багтаагүй сургуулиуд бол хөвчлэн нэг хатар бол нас бол заагаад байдгүй. Хамгийн гол нь та нас заадаггүй гэдгийг одоо тогтоохын тулд өөрөө бас хэдэн настай хүн бэ те тэгээд хизээ ихтэй сургуулаа төгссөн бэ тэр мэдээлэлээ одоо биднэрт өгчөөж бид нар танд яг ийм сургууль авал таныг хүлээж авах чадамж нь арай өндөр шүү гэж бол зөвлөж болно.
TOEFL-ийн өндөр оноотой бол таныг сургууль руу зуучилж өгөх үү? Хуваарай материалын хувьд бол хэр боломжтой вэ? Дэлгэрэнгүй хэлээд өгөөч. За ер нь бол TOEFL-ийн өндөр оноотой байгаа тохиолдолд манайх мэдээж сургууль зуушлан та өндөр оноотой ч TOEFL-ийн 3-аас дээш оноотой бакалавр, магистр, доктор сурахыг хүсэж байгаа бол хэлний бэлтгэл сурахыг хүсэж байгаа бол манайх аль ч одоо сургууль руу та бүхнийг бол зуушлж өгөх бол бүрэн боломжтой байгаа. За тэгээд TOEFL-ийн та оноотой бол яг өөрөө сургууль руу материалаа явуулж болно. Гэхдээ сургуулиудын ерөнхий мэдээлэл нь яг ингээд одоо ингээд вебсайтаараа байрлсан байгаа шүү дээ. Англиар байгаанууд нь ерөнхийдөө бол нэг 100% мэдээлэл байлаа гэж бодоход тэр хувь мэдээллийн маань нэг 60-аас 70% мэдээлэл ерөнхийдөө бол их хвчлэн сайтуудаараа байрладаг. За тэгээд солонгосоор байгаанууд нь бас жоохон тодруулах зүйлүүд маш их гарч ирдэг. Тэгэхээр яг хэрэв сургууль руу материал явуулах гэж байгаа тохиол бидний хувьд ч гэсэндээ тухайн сургуулийн тэр эсэлтийн нөгөө албар нь уцтаж одоо юмнуудын сайн тодруулдаг. Тэгэхгүй болоод ирэхээр жоохон юм маань жоохон дутууд болмог болчих гээд байдаг. За тэгээд хэрвээ өөрөө бие даагаад сургууль руу материал явуулах гэж байгаа бол доороо ээж 2-3 сургууль руу материал явуулахыг бол зөвлөж байна. Манайх ч бас ерөнхийдөө айл болох бидний үндсэн зорилго маань оюутнуудаа Солонгос улс руу одоо суралцуулж амжилттай суралцуулах зорилго байгаа учраас хамгийн гол нь та бүхэн бас өөрсдөө ч гэсэн одоо сургууль руу аплай хийсэн. Доор хаяж нэг 2 сургууль гэдэг бариантай байгаараа тэггүй болохоор жилд 2хан удаа эсэл таавна. Энэ хугацаанд та нэг удаа материал нэг сургууль руу нэг удаа материал явуулдаг магадгүй тухайн сургуулийн эсэлтийн комиссаас өөрийг нь хангалтгүй гэж үзэх юм бол хүлээж аваагаа тохиолдолд ахаад ингээд доор хаяж нөгөө 6 сар хүлээх хэрэг болно. Тэгэхээр та хугацаагаа бодох юм бол ерөөхдөө ядаж нэг доор хаяж 2 сургууль руу материал явуулахыг бол зөвлөж байна. За Солонгос улсад хэлний бэлтгэлийн оюутнууд албан ёсоор ажил хийх хэрэгтэй байдгүй. За ер нь бол Солонгос улсад хэлний бэлтгэл гэдэг гэлтгүү бакалавр, магистр, докторт ер нь Солонгос улсад сурж байгаа тохиолдолд албан ёсоор ажил хийх эрх гэж бол байдаг. За тэр болохоор яаж олгогддгоо юм гэхээр тухайн оюутан Солонгос очоод 6 сар суралцсны дараагаар за immigration буюу Солонгосын хэл шалган нэвтрүүлэх албанд өөрийн ажиллах хүсэлтэд албан ёсоор мэдэгдээд тэгжээж өөрийн нөгөө төр оршин суугын үнэлэхээр тухайн албан байгууллагт ажиллана гэсэн тэмдэглэгээ гарч ижээ тэр бол яг албан ёсоор ажиллах эрх шүү. Бусдаар 6 сар басны дараагаар хаан чамаагүй ажиллах нь зөвшөөрөлтэй минь гэж бол оюутнууд бол бодоод байдаг. Энэ бол маш өрөөсгөл ойлголт. За магадгүй би нэг одоо жишээ аваад ярихад бол би нэг кофе шопт ажиллаа гэж бодъё те. Тэгэх юм бол нөгөө кофе шопынхаа захирлаасаа одоо ажиллуулнаа гэсэн юм санамж бичиг авдаг. За тэгвэл кофе шопын захирал манад ямар бичиг хийж өгдөг ингээд ихэвчлэн за тэр оогтой тэр Монгол улсын иргэн тэр оогтой тэр манад ийм кофе шопод за тэдэн оны тэдэн сарын тэднээс хойш тэдэн оны тэдэн сарын тэдэн хүртэл за нийт одоо 7 хоног тэдэн цаг ч гэдэг юм уу те сард тэдэн цагт ингээд нийт тэдэн цаг ажиллах хэрэг бид нар олгож байна гэсэн тийм алтан бичиг байдаг. Тэгэхээр тэр алтан бичиг аваад сургуулийн гадаад харилцааны хэлтсэн юм уу эсвэл гадаад харилцааны хэлцэд өөрийн төр оршин суугын үнэлгээтэй өгөөд сургуульч нь төр ажил хийх зөвшөөрлийг нь авч явах боломжтой байдаг. Үгүй юм бол та өөрөө Солонгосын immigration буюу хэл шалган нэвтрүүлэх албанд нөгөө алтан бичиг альбан цаастайгаа хамт өөрийнхөө гадаад иргэний үнэлгээ хамт өгөөд хүсэлтэд тавиад яг албан ёсоор ажил хийх боломжтой. Тэгээд тухайн албан байгууллага дээр тань зөвшөөрлөгөө авдрангууд та тэр албан байгууллагад ажиллахад зөвшөөрлөлтэй. Хэрвээ ахаад өөр газар ажиллахаар бол ахаа саяныхчлан ерөнхийдөө зөвшөөрлөг бол авах хэрэгтэй шүү. Шууд очоод 6 сарын дараагаас хаан чамаагүй ажилласан зөвшөөрөлтэй гэсэн юм бол байхгүй шүү. Энэ жилээс болохоор TOEFL-ийн 4-өөс дээш түвшинтэй оюутнуудыг үйлдвэрүүдэд ажиллах эрх бас олгож байгаа гэсэн тийм мэдээлэл бол бид нарт тас ирсэн байгаа. Тэгэхээр тэр бас одоохондоо яг нөгөө тэр эрх нь олгогдсон боловч нөгөө хэрэгжээд удаагүй байгаа болохоор яг одоогор бол айхтар тийм баттай бас мэдээлэл биш байгаа. Виз нь удах уу? Та өөрөө ер нь бол Солонгосын ихтэй сургууль эсэж байгаа тохиолдол болохоор Солонгос улсад суугаа Монгол улсад суугаа Солонгосын элчин сайдын яам оюутнуудын материалыг 3-аас 4-7 хоног буюу 21-аас 28 хоногийн дотор шалгадаг байгаа шүү. За одоо 12 дугаар ангид төгсөж байгаа хүмүүс сурж болох уу? Одоо энэ хавар 12 дугаар ангид төгсөж байгаа л 9 сарын хэлний бэлтгэлд бол хамрагдах боломжтой шүү. Боломж бол байгаа. 33 та магистрт ямар сургууль байна вэ?
Одоо 33 та хэлний оноотой бол магистрт аль сургуулиасан бол магистрт бол айхтар тэгэж насны хязгаар бол заадаггүй шүү. За өнөөдөр ингээд бас нэлээд хэдэн хүмүүс маань ингээ асуулаа. Тэгээд ерөнхий бол та бүхэндээс мэдээллийг бас өгсөн байх гэж бас бодож байна. Та бүхэн хэрвээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол манай 77 66 55 утсаар холбогдох юм уу? Эсвэл манай High Courage-ийн маань гээд вебсайт байгаа. Вебсайтаар дамжуулан бид нартай харилцаж болно. Мөн фэйсбүүкээр маань чатаар холбогдоод өөрсдийнхөө бас сонирч байгаа асуулт, сонирч байгаа сургуулийн талаараас мэдээллийг авч болно. Тэгээд мөн өөрийн биеэр хурж ирээд уулзах юм бол танд яг өөрч яг бодиттой, яг хэрэгтэй зөвхөн тань зориулагдсан зөвлөгөө мэдээллийг та бүхэн үн төлбөргөөс авч байлаа шүү. Тэгээд тийм болохоор та бүхнийг одоо ямар нэгэн мэдээлэл авахыг хүсэж байгаа тохиолдолд манай үе талга бол байнга нээлттэй. За тэгээд өнөөдөр та бүхэндээ одоо нөгөө ээлжид лайва бид нэг ингээ хүргэлээ. Тэгээ өөрсдийнхөө оюунд хөрөнгө оруулалт хийж цаг хугацаа гарган лайвыг маань идэвхтэй сонсон та бүхэнд баярлалаа. За тэгээд эргээ дахиад уулзцгаая. Баяртай.